Суудал заваар болчин шороотой цүнхээ суудал дээр тавьж тарах юм чинь. Тэгээд олуулаад бас жишэлтэй бицэн болов, суух юм болов, яах юм бол гэдэг. Жагаач машин байхгүй, явж байгаач машин байхгүй. 500 мянган төгрөгөөр 1 сарын хугацаанд Монгол улсын 7 аймгаар ганцаараа хэлсэн туршлагаас оваалцъя. Өглөө 6 гэж босоод тэгээ автобусыг нь барьж аваад засмал зам хүртэл ямартаж автобусд нь суугаар болчихлоо. Энэ автобус чи хот хүртэл 47 мянгаар явдаг гэж байгаа. Тэгээ надаас бол мөнгө аваад засмал зам хүртэл ямартаж энэ автобусд сууж явах нэ. За автобуснаас буучихсан. Гэс салдаг дээр нь буучлаа шаргалж бат. Бид нар бол ирэхэд эндээс ирсэн. Тэгээ нүүр амаач угаагүй гараад ирсэн. Одоо ийшээ цаашаа явах машин олон даа. Зяа бүтээш нэг машин хэрэгжлээ. Баян өнгөр хөтөл явна гинэ. Баян өнгөр төр бочоо цаашаа гарах. Орнол даа. Баян өнгөртэй жоохон хүнсээ базаж байгаа да. Яг ахаад нөгөө баян өнгөр дээр ирсэн дээ. Тэгээ саяны намаа замаас энэ хүртэл өргөж өсөх. Игч хоёр манад очиод хоноолохоо ямаамаа саагаад гэд. Тэгээд очдог ч юм уу гэж бодож байсан аа. Одоо энэ миний байгаа газраас 180 км гинэ. Шороогоороо яваад гэсэн үг шүү дээ. Тэгин гот окей би тэнцээ 2 хончлоо. Би яаж буцаж ирэх вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Саяны хүмүүс бол намайг буцаж ийшээ авчирна гэж бол байхгүй. Тэгээд машины урсгал нь бол эрс цөөрнө. Тийм учраас цаашаа алтай говалтаараа явахаар шийдлээ. Одоо энэ намлуу орж ямартаас нэг хоол идэт салж унлаа. Намаа орж ирээд хоол аваад тэгээд нүрээ аваачихсан ойлгон орж аваад яг цүнхээ багалцсан гарахад бэлэн болоо гэж энэ. Ганц кофе уух гээд энэ хоол авч идсэн газраас халуун ус гүйж байна. За би өөр ичүүч тавьж. Ямар амар буцалцсан юм бэ? Зэ ингээл болж байгаа юм да. Номонгоос гараад 3 км алхаж байна. Машин олддоггүй. Аймгаасаа гарчвал машин олдох нь их болов гэж найдаад идэг. Тэгтээ мэдхгүй нь ер нь л машины урсгал их цөөхөн юм. Би тэгээд анхнаасаа л баян хонгорлогоо чиглэх гэж зүгээр харангаагаараа дайраад явсан бол илүү машин орох болдох байсан байлаа. Тэгээд ингээд алхаж байна. Мөр тасарлаа. 3 км тасралтгүй зүгтээ өрсөн. Зүгтээ явчихсан. Машин олдох баха. Алхачлаа. Одоо ямар ч тач ийшээ аймаг руу явдаг замд салж байна. Тэгэхээр яадаг ч гэсэн нэг машин олдно энэ. Гов алтай 382. Өнөөдөр гов алтаараа жоохон төхнө. Буу цагаанаас салаад завхангийн зам руу орох боломжтой. Тэгтээ шороо учраас машин олдох магадлал нь маш бага. Тэгэхээр юу болохыг харцгаая. Өнөөдөр хаана хонхоо л мэдэхгүй байна. Ямар тач маргааш энэ нарыг бол үзэх баг. Yes. За зам дагуу алхаа үйдсэн чинь 2 ахтай тавьсан. Тэгээд ямар тач зам дагуу 50 км явах юм шиг байна. Тэгээд цаашаа өөр машин болоод өнөөдөртөө гоолт орж амжих уу амжихгүй бол наахан байж байгаа зэрэг болж байгаа. Айл бараад явчихна.
энэ хоёр ахаас салаад ийм газар буула. Одоогоор бол Баян хонгорын нутаг дээрсээр гэж явж байгаа юм байна. Тэгээ ийшээ яваад нэг сум байгаа. 100 км явна. Тэгэл ямар ч машингүй болчт юм байна. Ирж байгаа ч машин байхгүй, явж байгаа ч машин байхгүй. Яаж явна да? Огт машин байхгүй. Тэгэл нэг иймэрхүү юм зогсож байна да. Би ингээ hitchhike хийхдээ юу яаж заавал цүнхтэйгээ зогсож байгаа эсвэл тэгээ зогсож байгаа тохиолдол ер нь ховрол байгаа л да. Ихэвчлэн алхаж байгаа тэгээд яагаад вэ гэсэн чинь тэрээ цүнхээ газар тавьчих юм бол суудал заваар болчин шороотой цүнхээ суудал дээр тавьж тарах юм чинь. Цүнхээ ингээд байнгын нуруунд дээр авч явж байгаа. Хичнээн 20 хэдэн килограмм ч гэсэн тэгээ одоо машин олохын тулд ингээд зогсож байна да. Уцаараа биш тийгээрээ заяа. Өдөршигтэй явчих. За манай гэр бол болохоор Хүртаваг гэдэг гэр бүл байна. 5 хүүхэдтэй. Хамгийн бага маань 5 сартай. Тэгээд Улаанбаатараас гараад бас маршрут гаргах одоо бид баруун аймагуудыг баг бүгдийг гүйцээр гэсэн бодолтой явж байгаа. Тэгээд бараг нэг одоо ингээд тойроод буцаа явахад бараг нэг 7 аймагаар орж үзээд тэгээд үзэж харъя гэсэн бүгдээр ингээд үзээд ямар ч тийм нөгөө нэг одоо юу гоо одоо тэт хоног ид юм тийм хоног гэсэн бас ямар ч нэг чамшиг зориггүй явж байгаа шүү дээ. Дуртай газраа хоноод тэгээд явж инда илүү сайхан байна уу. Тэд яг нэлэх хөөхтэй бол жоохон ядарчлаа тийм манайхаа. Тэгж гэнэ үү? Яагаад намайг авсан гэж одоо тэрийг ярьдаа. Ахгүй бол нэг сайн болохгүй шүү санагдаад шүү дээ. Тэгснэ гэсэн. Тэгээ бидэд олоолаа бас чихэлтэй хэцүү болов уу, суух юм болов уу, яах юм бол гэдэг. Харин соохгүй хаа явж байгаа. Тэгээд манай хүүгээ очиад асууч юм нэг хөө суун гэвэл суулгах чинь хэвдээ жоохон жилдээ тгүүлээд өгье. Халуун наар хэцүү шүү дээ гэдэг. Тэгж авсч байгаа. Тэгээ нилээ өнгөрч байгаад буцаж байгаа шүү дээ. Айгу тэр орж айгу олон юм ярьж байгаа байхгүй юу. Суух юм болов уу, яах юм бол яах уу гэж. Хэдүүлээ багтгүй л яах вэ? Тэгж авсаа. Манай хамт 12 хүрэн тэгээд аюул одоо нэгдүгээр бүсгэл ороод одоо хүүхдүүдээ аяж чадчих юм үү юм те. Хүүхдүүд ч өөрсдөө тэгээд одоо завгүй завтай юм тэгээд даавн гэсэн явж чадчих юм үү юм. Бас дурсамж бүтэхгээл те. Бүтэхгээл явж шít. Хитад гэсэн хүүхдүүдтэй. Олонлын чанартай ажиллаж өгөх. Зөв. Тэгээд намаар одоо жоох ажил жоох мод 100 ажил ихтэй. За хэрвээ та 25 настай байсан бол одоо юу хийх байсан бэ? Одоо өөртөө юу зөвлөх байсан бэ? 25 таа одоо би ч 24 дэх ихнэртэйгээ суусан. Аха. 25 таас яг л амьдрах гал. Тэгээ хүн тэгээд өөрөө яг тэрийг мэдэрдэг байхгүй юу? 25 таа би ийм данган настай, ийм гоётой ч юм уу гоё насан дээр байна. Аха. Тэгээд ингээд яг энэ миний ингээд амталж болох амьдралаас амталж болох бүх юмаа би одоо ингээд үзээд яг өөрийгөө олох юм шүү гэж ухаардаг хүн цөөхөн байдаг байхгүй юу? Зүгээр ингээд айгу гоё ингээд явцдаг. Урсгалаараа ингээд ямар гоё ингээд тэгээд гэр бүл болоод нэг мэдээ тэгээд шүрчтэй шүү дээ. Гэр бүл болоод хүүхдтэй болоод тэгээд ингээд за амьдч ин да болж ин та гэж явдаг. Тэгээд яг сүүлд нь бол яа бас яа гэхдээ манай амьдрал бол битээр бол нэг харамсгаар амьдрал тий. Сайхан амьдсан. Лаг болно, тийм баян болно гэсэн юм ерөөсөө байдгүй. Яг одоо өнөөдрөөрөө гоё. Заримдаа жоохон тэмэгдүүч юм шиг өнгөрсөн байт юм уу? Цаг хугацаа алдсан байт юм уу? Алдсан бас үе байт юм байт. Тэгээд сайхан урсгалаараа ингээд давтал амьдсан. Нэг мэд 40 өнгөрсөн. Тэгэхээр цаг хугацаа амар хурдан өнгөрнө. Тэгээд гэр бүлтэй болно. Тэгээд гэр бүлтэй болоход бол бүр хурдан
удаа өнгөрдөөл нэг хүүхд, хоёр хүүхд тэгэл хүүхдээ ингээл анхаарч идэлгээл цаг хугацааны мангар. Тэрийг л ойлгохгүй юм да. Бушуухан том болоод бушуухан хийсэн гэж бодоод одоо бол ямар хүүхдээ юм бэ гэж шүү дээ. Одоо тэгэл манай хүүхд чинь 5 настай. Миний одоо бушуухан нэг 5 настай болчихсоо гэж байгаа мөртлөө хүүхдээ 5 настай болоод бит хоёр бас дахиад 5 жил нэмэгдсэн байж шүү. Тэгээд тийм мэрийгээ бодчихсон шүү дээ. Тэгэхээр амжиж хийх хэрэгтэй юм аа гоё амжаал хийгээд байвал гоё тийм. Өнөөдрийнхөө бэлгээр ийм танилцуулт ингэж яана юм. Манай дэвчээ сүши юм шүү дээ. Зя дагдж явсаар хагаад алтай руу төгөж гин гэдэг нь говь алтай, төвн алтай юм бэлээ. Сайхан үнэхээр л говь алтай байд юм байна. Илсэрхэг тэгсэн ирний алтай нутаг. Их хадрахаг өнгөн их өөр байдаг юм байна. Эзэг шиг уултай ийм газар байдаг юм байна. Гэт явж байна да. Алтай ороод тэгээд явж байгаа хүмүүсээс ер нь жоохон салангаж явахгүй бол жоохон түүг удаад авахгүй яал түүг удаад авахгүй гэж жоохон санаа зовоод явчихсан тэгэд. Зя алтай дээр ирсэн нөгөө хүмүүстэйгээ хамт өрөдлөө одоо саландаа. Тэмдэглэл дээрээ ямаа бичүүлж авч байна. Зяг саяны гэр бүлээс салаад тэгээд аймгийн төвөөс гараад нэг нууран дээр очиж онох гэсэн юм. Тэгээд нуурлоо очиж онох гээд нуурлын явах зам асуусан чинь нуур чинь жил болгоно нэг хүн авдаг гэж байна. Яваад хэрэггүй өөр хүн амт угаасаа байхгүй байгаа. Чи голохгүй гэвэл манай хашууд майхнаа бариад хончихгүй гэд. Тэгээ майхнаа барьчлаа. Яагаад аймгийн төвөөсөө гарахгүй хончвоо гэсэн чинь нар жарах гад. Тэгээд би бүр нар жаргачих юм бол би бүр сандарч байгаа байхгүй. Харанхууд хонох газар олох хэцүү. Тэгээд нүүр амаа угаан юм ийж идэн гэсэртэл зутарч явах учраас за окей хонох газар олдож байгаа дээр нь шууд майхнаа бариад авъя гэд ингээд бариад авлаа. Тэгээд ахгүй айгүй гоё найрсгал хүлээж авч जैन засварын газар ажиллаулдаг гэж байна. Тэгээд чиний ингээд машинуудаа засаад үж идэг юм байна. Тэгээд саяны намайг энд авчирдаг гэр бүл бол үнэхээр сайхан гэр бүл байна. Бүр маш сайхан нэрхтэй. Тийм гэр бүл байна да. Яа бүр арай л цутарсан байна уу юу. Тэгээд саяны гэр бүлд бол зөндөө их талархаж байна. Миний ч гэсэн бодож байгаа сайн нэрийг тус хүмүүст очно гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд ийм сайхан сэтгэлтэй найрсаг хүмүүс угаасаа илүү сайн явах баха.
маш их баярлж байна. Тэгээ эцэст нь хэлэхэд намайг энэ хашаандаа хоноосон ахын бичлэгийг би хийж амжаагүй ч гэсэн үнэхээр тусрахуу маш гоё ах байсан. Энэ өдөр намайг машиндаа дайсан пүрэв даваа ахын гэр бүл нэр үнэхээр гоё гэр бүл байсан. Машиндаа долуулаа явж байгаа энэ намайг машиндаа суулгаж авч яваад хүүхдүүдийн зан аарч гисэн айгүй эвдрээгүй хүмүүжил сайтай маш гоё нэрхтэй гэр бүл байсан. Тухайн үед айгүй гоё мэдрэмж авч ирсэн. Одоо ч гэсэн бичлэгээ эдитлээ сууж хахад тэр мэдрэмж дахиад төрж байгаа хгүй үнэхээр гоё гэр бүл байсан. Хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа бол маш их баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.